болоод сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай ахуй зүйл болохыг тэр эмэгтэй надад ухааруулсан юм. Бям гарагийн өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаанд ирсэн. Байшингийн дээвэрлүүн бяцхан чулуун үлгэн дээврийг оноод бууж байгааг чулуу харуулж байгаа одтой зөвлөн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цавыг онхон тэр. Цавны хараа чимээг сонссон бид ухаан чулуугүй тэндээс цогтаацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урдын адил дотн дулаахан инээмсэглэлээр намайг өгтөн мэндийг минь мэдэв. Харин би хийсэн юмээсээ чинь нүүрлэн ч харж чадахгүй байлаа. Ингээд би сонин тараасныхаа хүслийг цуглуулахаар шийдлээ. 3-7 хоногийн дараа яг $7 цуглуулав. Нэг цаасан дээр гэрээдэн арын хаалганы цавыг санаандгүй хагасныг минь уучлаарай. Энэ дугуйдах мөнгө цав шилэлгээд хүрэлцэн гэж бодож байна. Гэт бяцхан зургаас бичээд мөнгөний хамтдаг болон харанхуй болохыг хүлээж байгаад хаалганыхан дэрэгдэх шуудангийн харьцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовооцолгүй нэмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урдын адил дотн сайхан нэмсэглэлээр огтов. Би ч гэсэн юмгүй ихтлэн харж инээмсэглэлээ. Сонингоогоо дэрэгдэл дээр бүр мартах шалаа. Чамд өгөх гэж жигэмдэг бэлдсэн юм гээд бодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигэмдгээ идэж эхэллээ. Хэдий идсний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг тухтуу карт баригдав. Гаргаж ирээд яаран задлтал дотор нь $7 хамт хүн минь би чамаар бахархаж байна гэж бичсэн байжээ. Их гоё өгүүлэг байна. Тэгтээ одоо цагт гүйгүй байгаа л доо. Тэгтээ бас яг ийм сайхан сэтгэлтэй хүмүүс жоохон ховорцсон цаг гэж би бас бодож байна. Магадгүй хин нэгний айлын гэрийнтэй юмыг эвдэлчээд тэрийг хүлээн зөвшөөрч чадчихна гэдэг бол маш том ухаан. Магадгүй тийм болохоор л эмэгтэй нь их баярлаж тийм зөвл бичсэн байх. Тэгээд хүмүүс нэг нэгнээ гоё хүндлээд нэг нэгэндээ урам өгөөд нэг нэгээ хайрлаад байвал тэгэл бит эвтэй байвал хүчтэй шүү дээ.
хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг нь гаднах төрөх байдал биш, дотоод зүрх сэтгэл байдаг гэдгийг та нар минь битгий мартаарай. Нэг хүнд тусалснаар ертөнцийг өөрчилж болохгүй. Гэвч тэр нэг хүний ертөнцийг бүхэлд нь өөрчилж болдог юм гэдэг бас үг байдаг.